байхгүй. За. Action үгүйдэг юм уу? Өнөөдрийнхөө бичлэгээрээ хэдүүлээ. 3 сарын ихээр мөн дундуур хийсэн сонгийнхоо үргэлжлэгийг шилжүүлэн хэрхэн задгаатал ба цуулгаталаар гаруулж байна. За энэ л англиар leek орсоор паре лук гэдэг. Энэ болохоор Бежогийн үр Ланцелот энэ чинь 3 сарын 2-нд хийсэн үргэлжлэгээ маань гарч байна. За дээр зурган дээр байгаа та бүхэн хэрвээ зургийг хараад таних бах. Энийг монголоор юу гэдэг юм бол сайн мэдэхгүй байна. За явж гисэн хөрснөөсөө суулж аваад хэдүүлээ үнцийг нь сайхан жигд тайрна. Гэтэ бүр хит тайраад хэрэггүй. Үнц маань ямар ч өсөө хөрсөндөө ороод ямар нэгэн байдлаар нуурал наашаа цаашаа дээшээ сэрдих хэрэггүй учраас ингээд сайхан тэгшилж байгаа. За тайралтыг бид нар 4 сард 5 сард хийсэн болохоор энэ удаад ерөнхийдөө шаруудыг аваад нэг нийт ургамлаа нэг ойролцоогоор 10 см, нэг бол 10-аас 12 см байхаар тооцоолоод ингээд хийв. Чиний томчлол та. За одоо ингээд бэлдээд аавна. Энийгээ шууд задгаатал бата гаргаж тарина. За суулгацаа игний хоорондоо 20-с 25, ургамал хоорондоо 20 см-ийн зайтай. Тэгээд хөрсөө сайхан сэрэг хөрсөн дээр сонгийнхоо уг цагааныг далд ортолно. Ой миний хөө. Энэ сонгон маань муу адилхан гол иш гэж байгаа. Гол ишээ ердөөсөө далд хийж болохгүй. Мэдээж эргэн тойронд нь баг зэргийн даралт холоос хийж өгнө. Тэгжээж услах явцад суулгац маань хөвөд гарч ирэхгүй байх ёстой. Ингээд лук паре буюу leek onion тарилт дуслаа. Та бүхэндээ амжилт хүсье. Комент хэсэгт та бүхэн монголоор энэ сонгоныг юу гэж хэлдгийг бичээрэй. Мэддэг бол баярлалаа.